сайн байна манайхаа өнөөдрийн блогта татгалзал өнөөдөр ээжтэйгээр дэлгүүр орж байна. Өнөөдрийн блог дээр ээж хоёр ийм артээр өссөн зүйлээ авна. Тэгэхдээ хамгийн ихтэй 100,000-тай байна. Тэгээд би ээжээ авсан юмнуудын төлбөрийг төлөөд ээж болохоор миний авсан юм төлбөрийг төлөнтэй ээжээ. За эхэлцгээе. За одоо би эхний зүйл маань бол No Brand-ийн чипс авах гэж байгаа. За. Миний хийдэг бууч шүү дээ. За би одоо хоёр дахь сонголт маань бол Posca авж байгаа. За ингэ хийч. Яагаад гэвэл ер нь надад ийм маркер байдаг. Гэхдээ бүдүүн болохоор нарийн хэсгийг будаж чаддгүй илүү гаргадаг. Харин энэгээр болохоор нарийн хэсгийг будаж байгаа. Тийм болохоор авч. За одоо дөнгөж сая энэний үнэ байхгүй байсан болохоор үнийг нэг за энэ 110,000-тай байна. Тийм болохоор миний үнийн дүнгээс хэтэрсэн болохоор энийг буцаагаад тавих гэж байна. За миний хоёр дахь сонголт бол ийм цаасан савн байгаа. Энийг бол сургуульд явахдаа авч явж болдог. Шууд усаар гараа норгоод тэгээ дээрэс нь энэ савнгаа тавиад тэгээ хөөсрүүлээд угаачдаг. Амар. Тийм болохоор ийшээ хийлээ. За миний дараагийн сонголт бол шүдний утас авч байгаа. Яагаад гэвэл эмч шүдээ байнга шүдний утасаар цэвэрлжээ гэсэн. За ингэ. Эд би энэ хоёр ундааг авч яа. Нэг нь өөртөө нөгөөдгийг ээжтэй авна. За ингэ. Хоёроо авах юм. Тэгээд содонгос хаалнаас би яг хасаа ногт юм тий. Гэтэ би чадна. За. За, энэ шүү дээ. Иймэрхүү юм дүү идэж алдгүй болохоор авч чаддгүй. Харин ээжтэйгээ авч болохоор юм авч байна. Гоё юмтай байна. Ээжийн бараа авах ээж боллоо. Би төлбөрийг нь бараануудын төлбөрийг төлнө. Ээжийг юу авах вэ харцгаая. Ээжийн хамгийн ихний бараа бол маск авах юм шиг байна. Ингээ маскны хэсэгт ирсэн байна. Ээж маск авсан байна. 3 маск авсан байна. За харуулаарай ээжээ. За нэгтгэн ийм нөхцөлтийг багасгадаг. Энэ дотроо 7 ширхтээ. 10 ширхт юм байна. За. Энэ хоёр нь болохоор бүр чигшилтэй. Ийм гоё маскнууд авдаг. Энэ бүр алттай мэн тий? За. Ээжийн дараагийн сонголт бол ээж тос авсан байна. За энэ тос нь бол энгийн болон эмзэг ярьсан түрхэх чигшүүлэх тос байгаа. Дараагийн сонголт үсний босгогч. Ээж энийг авлаа. Ээж бол хамгийн сүүлчийн сонголтоо хийж байна. Ягаад гэвэл 100,000-та ер нь хүрж байгаа болохоор за ямар сонголт хийхийг нь харцгаая. Ээж энийг сонголт. Дахиад уу? Энэ ээж нь энэ чолко. Яан сарын хэрэг. За. Өнөөдөр үгэн 100,000-д тааруулж юм авах гэсэн. Миний ер нь 29,000 30,000 болж таараа. Тэгээд 70,000 үлдээд харна. Ээж хоёр хамгийн сүүлд нь амттай авах шийдээ. Би тэгээд энэ халуун латте авсан. Энэ чоколадтай. Тэгээд хоёулаа ийм адилхан десерт аваад энэ бэлэг бол маш гоё юм байна. Дээрээ цэцэг шиг энэстэй. Тэгээд дараа болохоор кремтэй, тэгээд кекстэй. Ер нь бол оноо өгч үнэлэх юм бол 10-аас 9.5. Маш гоё юм байна. Одоо гэртээ ирсэн байна.
Тэгээ өнөөдрийн влог ингээд дуусж байна. Үзсэнд баярлалаа. Баяртай.